За сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Манай танаа үе подкаст ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаард өргөдөж ирсэн зочдтой танилцуулъя. Монгол улсын гавьяа жүжигчин удам залгаж дамжиж ирсэн уран бүтээлч эрхэм ах Осрын Баталзай ах хүрэлцэж ирсэн байна. За энэ залуу жүжигчин танилцуулъя. За ингээд эрхэм дүү Темка дүү маань Тэмүүжин дүү маань ирсэн байна. За манай нэвтрүүлэг бол энэ манай үе танаа үе гэдэг энэ мэтгэлцээнд маргалдаанд энэ үеийн хоорондын одоо толгойцсан асуудал гэх юм ааши те энэний тухай ярьдаг энэ чөлөөт ярьсан нэвтрүүлэг байгаа. Мэднэ. Тий. За ерөнхийдөө бид нар бол мэтгэлцээд маргалдаад хэрэлдээд ингээд чөлөөтэй ярилцсанаа. За тэгээд дүрм нь эцэст зодтолж болохгүй гэсэн юм дүрм те. Миний хүүхдүүдийг зодж болгоо. Эдгээр урдаас зодтолж магадгүй шүү дээ. Зодтолж надад шууд цагдаад дуудаа. Намайг зогчлоо. Тэгээд маргалдаа мэтгэлцээний мөрнөө. За тэгээд манай нэвтрүүлэгт урилга авч хүлээж ирсэн уран бүтээлчтэй эрхэм ахтай баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэг эхлэхийн өмнө жижигхэн бие халаалтын ярьцлага явдаг юм аа. За бие халаалтын өмнө бэлгийн гардалч хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаас дуртахгүй болохгүй. За энэ шууд эндээс эхэлчихдөө. За энэ бол одоо хүүхдийн ямар ч нэмэлт бүтээгдэхүүн ороогүй. Химийн найрлага ороогүй. Гоймон. Хүүхдээ өөрсдөө сэдэж болох юм байлээ. За хүүхэд настай хойш адилхан болчихсон гэсэн. Тэгээд энэ за тэгээд гоймон танд. За манайхтай хамтарч ажиллаж байгаа Монфогийн Омега. За энэ Омега нь болохоор ингэдэг нэ байнгын тогтмол хэрэглээний Омега эмчилгээ нэгж байдаг. Энэ болохоор ер нь эмчилгээнийх нь түлхүү. Тэгтээ өдөр тутамдаа хэрэглэж байна. Ивент идэвхж Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За энэ бол одоо бүх насныхан зориулсан үе мөчний шингэн дэмжигч. За энэ чухал юм л гэж яриад хэрэгтэй юм. Биднэрт зориулсан юм байна. Биднэрт зориулсан. Үдсээр бол мэддэг болчих. Ер нь бүгдээр хэрэглэх юм байна. Тий. За баярлалаа. Хүмүүс ууж хэрэглэдэг юм байна. За баярлалаа. За нулимс буюу нүдний тусалга. Нулимс. За нулимс гэдэг. Би энийг л гайхаад байгаа юм. Нулимсгүй болсон. Бартсан хүн ууд хэрэглэдэг юм уу? Эсвэл одоо энэ тий нэг буйны ажлын үед хэрэглэдэг юм уу мэдэхгүй тэгээд. Хүнд сцены үед. Тэгээд яг энэ хүү бицхан гарын бэлгээ урчилж өгж байгаа шалтгаан нь одоо та бүхнийгээ сайхан ярилцлага өрнүүлнэ гэхэд итгэж байна. За тэгээд энэ нэвтрүүлэгтээ уялдаад бид нар эхний бие халаалтын ярилцлага өрнүүлээ гэж бодож байна. За энэ манай танаа үегээд нэрнээсээ хүртэл ойлгомжтой байна. За ер нь та энэ залуучуудыг энэ одооны залуучуудыг энэ доотлын үе энэ манай Балжин Темка нарын үе. За ер нь энэ залуу үеийг та ер нь таны санаанд хэр нийцэлтэй байна? Ер нь ямар хөө шөмжлөх юм бэ? Санаанд үрж байгаа юм уу? Үрхгүй юм байна. Таныг гэдэг үгтэй одоо ч аавын үеийг бас одоо юу гэж бодож байна гэдэг. Залуучууд ер нь ямар хөө Монгол ирээдүйн бэлэх залуучууд ч тийм ч. Би одоо залуучуудыг өөрөө залуу яг эдний насан дээр ингээл дамжаад ирсэн болохоор сая ирээд би бас бодоол байсан. Энэ залуучуудтай юм ярина гэхээр би өөрөө яг эдний насан дээр ямар байлаа гэж бодоол өөрийгөө. Тэгэхэд тэр үед бид нар залуу байхад бидний дээд үе ахмадууд маань бидэрт тэг яаж харьцдаг байсан бэ гэдгийг бодож байгаа юм. Ер нь гэхдээ миний амьдрал одоо ингээд нас ахаад ингээд ирэхтэр тэр юу их бас үе бодогддог байхгүй. Тэгээд би өөртөө бас дотроо нэг тийм юм тавьчаад ирсэн. За залуу байхад одоо өсчүүл маань ингэдэг байсан. Эндээс авах юм нь хаях юм нь энэ гэдгийг дотроо ингээд шүүрдэж цэвэрлжээ. Тэгээд одоо би залуучуудтай харьцахдаа хаях юм нь хайцсан учраас би авах юм нь аваад залуучуудтайгаа нэг энэ тэнцүүхэн шиг л сайхан
харьцахыг бодоод идэг болчиход байгаа. Айл бол Би өөрөө залуу хүн байсан. хаях юм багтай хүн авах юм ихтэй хүн байна. Тийм ахмад хүн байх гэдэг нь шүү дээ. Та бол одоо миний Гүйгүй. Залуу үедээ биднийг залуу байхад бидэртэй харьцдаг байсан, бидэртэй харьцдаг байсан ахмадууд залуучуудаа тэр үед яаж харьцдаг байсан гэдэг юм чинь бидний тархинд байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээс би энэ хэрвээ нас ихэд ахмад болох юм бол ингэж л хөшрөхгүй мэй шүү. Энийг би ахмадуудаас ингэж авчихжээ шүү. Авдаг юм. Энэ зөв юм bay шүү гэдэг юмнуудыг л хаяхын хаяад авахын авцсан л байхгүй юу. Тэгээ би өнөөдрийн залуучуудаа ярихдаа тэр хайцсан юмыг би бол ярихгүй. Тий. Ойлгосноо. Гэхдээ би энэ залуучуудаа бол энэ тэнцүүхэн үзнэ. Сэдвэр ярилцмаар байна гэж шүү дээ. Гэхдээ боталцаа хайхыг би бас мэддэг юм. Боталцаа бол миний дээдлийн үе л дээ. Уран бүтээлийн хувьд ч, насны хувьд ч. Тэгээд Хүүхд залуучны театрт анх одоо би боталцаахыг харж илаа. Чи оюутан Би оюутан бэр жижигтэй тайзан дээр гялцаад тэг чи юу өв залгамжлагч гэж явчих. Тэг чи бодог 88 9 оны үед те 40 жилийн өмнө болсон шүү дээ. Ямар хортой юм бэ? 40 жилийн өмнө 88 9 гэж одоо 2027 28. Тэгэхэд боталцаахыг би бол тэгж боддог юм. Боталцаах бол тухайн үед өстой амар тийм современный гэж бидний харал ярьдаг. Орчин үеийн ийм залуу байсан байхгүй. Одоо энэ үс чинь энээсээ сурт байсан шүү. Боталцаах бол үсээ бол дандаа ургуулж байсан шүү. Үзэгчдэд боталцээж үзэхээр юм уртчтэй юу? Үсэлж гэж баг энэ тренд болцсон шахав. Тэгэхэд боталцаах ус юм нэг цагдаа малгаан тэр та үсээ шуугаад ингээд хийц мэждэг байсан. Мөн биз дээ. Хэрэг билүү? Хэрэг өв залуу. Тэгээ ингэж яагаад цагдаа штэ. Төрийн цагдаа ярьж ирсэн гинт ингээл малгаагаа хасч тэрийг би ерөөс мартдаг байхгүй. Одоо би эмхтэн хүмүүс ямар гоё залуу вэ гэж үнэхээр бодох байсан баг. Тэгээд боталцаах чинь бас бүжиг хийдэг гэсэн. Тэгэж үнэлдэг. Гэхдээ тэр чинь яг хотын жинхэнэ одоо хотчил тэр соёл юм шүү тий. Хотчилд эхэлж исэн бидний аав ээж нар ч юм бол хөдөөний малцдайсэн хотод суурьсан бид нар гарсан. Тэгээд Улаанбаатар хотын иргэдийн анхны л одоо үр төлөвд байхгүй юу. Тийм ээ. Хотчлтыг яг цог эхлэлсэн баг тий 40-50 мянгатын дэргээл гэдэг шүү дээ. Тэдний л үр төлөвд байхгүй бид нар. Тэгэхээр тийм л ойлголт тийм ээ да. Чи шин тэгэхэд чинь завхны тасан цэнгэл. Би тасан цэнгэлийн л имиж явж байна. Тэгээ хотод дээрээ яалчихгүй хотын энэ нийгэм соёлтой танилцаад энэ тасвал тэгэл өдөө болтол. Би ч одоо суурин иргэн Улаанбаатарын. Боталцаах бол энэ Унган нутгийн Улаанбаатар ус таарад байна шүү дээ. За ингээр энэ бас үе хоорондын юу гэхээсээ гадна бас хот өдөөг ингээд бас монголчуудын хоорондоо зөрчилдөг жалга давны зөрчил зөндөө энийг ярихгүй хэдэлээ. Цүхүү хоорондоо л ярина заяа. Тий. За тэгээд баярлалаа. Ингээд өөрийгөө авах гэхийн ухаанаар хандараа залуучуудтайгаа энэ тэнцүү бас энэ амьдрмаар байна. Энэ цаг үетэйгээ зөв хөл нийлүүлмээр гэсэн манай ахмад хүний санаа оног та нар сонссон баг. Тэгээ би бол дээрэс нэмж өдийн наслаа өөрийнхөө джентльмен чанарыг алдахгүй байгаа гэж миний бас л бахархан дөөрэж байгаа л миний дээдлийн үеийн уран бүтээлч хүн шүү дээ. За тэгээ залуу хүний хувьд. За Темкагийн хувьд. За ярих юм юу вэ? Энэ манай танаа үе энэ хүрээнд би бол тэгж боддгийг. Би нэг өөрөө өвөө эмэтэр өссөн хөтлөхөөр ялтч өөрөөсөө ахмад насны хүнтэй аль болох нөгөө одоо энэ тэнд ингээд жишээлбэл нэг хүндийн барьцсан явж явуулдаг туслаад очиж яагаад гэвэл нөгөө өвөө эмэтийг адилхан санагдаад идэх өөрөөсөө дэшээ. За жишээлбэл зүгээр ийм өвөө нарын хувьд өвөө эмээ нарын хувьд өөрөөсөө ах эгч хүний хувьд бол яалтчгүй нэг багасаа л нэг тийм өвөө эмээ дээр өссөн учраас харилцаа хандлага яриа хөрөөний тал дээр бол аль болох төрүүлээд юм асуугаад яриа хөрөөр нь үлчдэг байх гэж бодогдоод идэх шүү дээ. Өөр миний хувьд. Тэгэл ер нь найз шиг эвтэйхэн айтах ингээл яриа нийлдэг. Яалч нөгөө хүүхэд байхдаа эмээ айлд ороод өөр эмээтэй цайвгаа суухаар би тэндэн цуг ууцсан эмээ өнрийн ярианд орсон ингээд суучдаг гэсэн болохоор аль болох ойлголцоход амар эвтэйхэн байдаг шүү дээ. Ивент итгэгч Кормега.
Хормойг нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд тусална. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг хормойго омега 3. Чи өөрөө яг байх асуудлын тухай тэг хүнийг олныг дагаж яах биш. За яг хөө даган дуурайхаа өөрөөрөө байна гэдээ ойлгоод дэжс магадгүй л баг тийм үү. Тийм юм. Одооны залуучуудын харилцаа гэртээ нэг яг өөрөөрөө байдаг болов. Гол ах юм шиг харагдаад байна. Тэгэхгүй хүний нүдний далд бол өөрөөрөө л байдаг баг. Тэгээд гараад ирэхдээ одоо энэ Facebook хэнтер дээр ингээ гараад ирэхдээ нэг өөр болчиход байгаа шиг байхгүй. Энэ бол одоо нэг баг зүүх гэдэг асуудал ярьсан шүү дээ. Багтай. Тийм багтай. Тэр болчиход байгаа. Темпэ яадаг. Чи одоо л багтай сууж ийн баггүй сууж ийн ялахгүй нэ. Шилтээс. Өөрөөрөө байх энэ баг зүүж харьцах харилцааны асуудал дээр чи ямар бодолтой вэ? За даган дуурайдаг юм. Чи юу хэнийг даган дуурайдаг? Би тэгэл яг нөгөө мэрэгжлийн дагуул том жүжигч ах нарын гал тэгэл хараал даган дуртай шүү дээ. Гэхдээ нөгөө яалтчгүй цаанаас автоматар нэг тийм одоо нэг юм баг зүхээс аргагүй ус болгодог юу ус байна шүү дээ. Зүйлс одоо хүмүүс тийм байдаг. Заавал нөгөө чи одоо жүжигчим залуу байж ээж энд ингээд байж идэг юм уу? Энд явж идэг юм уу? Одоо жишээлбэл тий ийм хийж идэг юм уу? Одоо жишээлбэл нэг газар найзтайгаа зүгээр багаахын найзтай сууж ятал чинь тэнцээ чи ингээд энд арх уугаад сууж идэг юм уу? Пи уугаад сууж идэг юм уу гэд одоо тийм байхаас өөр аргагүй болгодог үе бас байна. Баг зүхээс ч өөр аргагүй. Тэс баг зүгэл тий нэг ахан дүүс гэдэг юу л танаа Армата гэд тий багийн 5 залуу анх нийлээл ирээл хийдэг байсан тий. Тэгэхээр одоо тэр ирэлийн мөн чанар одоо Темко бас ингээд нэг найзуудтайгаа машин дээр дуулаад ирээл хийгээ яваад ирээ ялгаа байгаа шамж үгс өдөр. Ялгаатай. Одоо бол би нэг тийм баг зөөхгүй. Дохоо ид чинь бол нэг оюутан байхаас шууд одоо нэг хүмүүсийн илтгэр нэг олонний танил мэнэл гэдэг юм наах мэдрэл хэлэнгүүт чинь цаанаасаа баг автоматар зүгдэж эхэлж исэн ч үе. Одоо нөгөө хүмүүсийн ярьж байгаа бие тоон гэдэг юм уу те? Би бол тийм байсан. Үнэнгээл хэлий. Одоо бол тийм байгаа болцсон. Залуу таны залуу үед бие тоох хэрвсэн юм бэ? Бидний үед байсан л багт одоо хүн юм чинь. Байдалгүй байдаг л байсан. Тийм баг тий. Тодорхой хэмжээнд тий. Харилцаанд орохоор л тийм болдог баг. Хүмүүсийн дунд ордог. Бидний чинь одоо тэгээд жоохон гэсэхэд эрэхтэр хамраас өсөхнө гэж ярьдаг гэсэн шүү дээ тий. Тэр чи одоо бие тоон гэдгийг л хэлээд байгаа юм л да. Одоо манай найруулагч тэр бол цаа найруулагч ер нь найруулагч нар бол тэгдэг л гэсэн бид нарыг болох заримдаа за битгээ өөртөө дурлаад байгаараа гэдэг шүү дээ. Тий. Пүүх. Одоо бол нийгмээрээ өөртөө дурлаад байгаа юм санагддаг шүү надад. Тий. Ер нь өөртөө дурлана гэдэг чинь айхтар өвчин байхгүй юу? Тэр чинь өвчин гэж шүү. Тэр чинь л тэгэл талан дөөргөө харна тэгэл хоёоц ингэж одоо тий хүн яаж харагдах нь би ингэж харагдана. Одоо талан дөр өөрийгөө хараад тэгээд баг нь одоо өөртөө дурлана гэдэг чинь ингээд би л байна. Би өстө гоё байна. Би өстө тийм байна. Ийм байна тэр гэл. Тэгэл одоо бусад зан харьцаа нь хүртэл өөр болоод эхлэхлээр л найруулагч нар дарддаг байхгүй жүжигчдийг бас тэгж тэгдэг ус. Одоо бол тэгж шилдэг найруулагч байдаг юм уу мэдэхгүй. Ер нь тэгэл хүмүүсийг ганц жүжигчин гэхгүй зөв өөр мэрэгжлийн залуучууд хүртэл одоо энэ сошиалоор ингээл харж байхад айхтар дурлсан хүмүүс зөндөл өөртөө дурлсан хүмүүс байж л байдаг. Тийм. Гэхдээ тэрнээсээ бас яг өөрсдөнд амар ихтэй болдог баг. Тэр чинь тэгэл баг. Кап хавал тий. Кап шиг ихтэй. Хүнтэй харьцаж чадахгүй хүмүүс байна. Гэхдээ нөгөө талаас нь тэр танаа үчийн энийг нүүрний багны тухай яриан дээр тэгж ярьжсэн шүү дээ. Чи ярьж илгүй ярьж илаа. Тэгж байх шаардлага одоо амьдрал байна. Тэгээд энийг нэгсэндээ бас нэг юу гэдэг шүү дээ. Соёл ойлгохгүй хүмүүс нь биднийг ойлгохгүй маягаар. Ойлгож байна. Соёл бид нар өөрсдөө ангийн явах нь уу? Би өөрсдөө шивээс хийх нь бидний урлаг болчиход байгаа энэ цаг үед та нар бол одоо энэ төр гэх маягтай хандлагатай энэ төр тиймээр өрнжсэн шүү.
Тийм болшил яг хөө системчлэх хэрэгтэй байх л да. Одоо ингээд урлагийн замыг сонгосон хүмүүс бол бас нэг өөр шүү дээ. Ер нь тэр талаас бол гэхдээ жижиг хэлдэр нийгэм тэрээрээ бас нэг юм өөртөө дурлагчтай айрам юм шиг сэтгэл төрөөд байгаа. Надад бол бас байдг шүү. Тэгээ одоо болцоогоос асуумаар байгаа байхгүй юу? За ингээд ер нь ингээд энийг анзаархад ингээд нас явах тусам нөгөө багш нар ингээд мөнхөгш суурах шин тэр ингээд талигаач өгч нар хэлж ийсэн байхгүй юу? Тэр үед юу ч ойлгохгүй л байсан юм. Тэгээд тэрийг хамгийн аимшигтай сурвал тайлбарж өгсөн нэг ч хүн байхгүй. За миний хүүхдүүд хүн байгаар айл гэд байдаг байсан байхгүй юу? Ерөөсөө те хүн байна гэж яг юу хэлээд байгаа гэдгийг тайлбарлаж өгсөн үү? За баталгаахаас асуулаа да. Энэ залуу үеийн төлөөл хүн байх тухай л нэг юм тэр одоо настай Ахмад багш нар ярьсаар агаад ингээд өнгөрсөн тэр зүйл нь одоо яг энтэй ингээд тогтолцож байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Хүн ялангуяа урлагийн хүмүүсийг өөрөөрөө байх ёстой юу? Тэгээ бас найрлагчнаар тэгж ярьдаг л да, ер нь хүн байх. Хүн эхлээд хүн байна. Эхлээ хүн уран бүтээлч байх. Тэгээд уран бүтээлч. Тэгээд тайзан дээр. Тэгээд тайзан дээр гарсан чинь хүн тайзан дээр гарна. Энийг бас эрдэмтэн зохиолч оюунгой уран бүтээлч жүжигч хүн бол ерөөсөө хүн судлаач юм аа. Хүний тухай хүмүүст одоо ойлгуулах гэж тайзан дээр гарч жүжиг тоглож ингэж яадаг. Хүндээ тэгж хүний тухай уран бүтээл хийж үзүүлж штэ. Энийг бол оюун багш жүжигчин хүн судлаач байх хэрэгтэй гэдэг. Тэгээд найруулагч нарын чи эхлээд хүн байх хэрэгтэй гэдэг нь хүн ямар байх хэрэгтэй юм ерөөсөө л өв тэгш одоо сайн муу аль нь холилдсон байсан ч гэсэн ерөөсөө л хүний хумсар оюун ухаантай хүн гэдэг амт чинь аратан амтнаас тэрүүгээрээ өөр шүү дээ. Тэрүүгээрээ одоо хүнд байх хэвээр хүнлэг чанар нинжин сэтгэл одоо юу вэ тийм нүн бүгдээрээ байж гин. Ийм хүн чинь л уран бүтээл хийхэд бол амархан уусаж орж ингэж явах хэвээр тийм ээ. Тийм тэрнээс л одоо нэг тийм нэг улаан одоо юу яадаг чи одоо юунд архин дуртай ч юм байдаг ч юм уу эсвэл юу нэг хүүхэмсэг ч юм уу эсвэл нэг гэр бүлийн юу дургу тийм юу хүмүүс юм уу эсвэл тэгэл янзын аашаран шиг характертай хүмүүс энэ төр гээл байдаг шүү дээ тий. Нэг юм давмгаалаа дийлдсэн тийм хүмүүс энэ төр. Тэдний чинь л хүмүүжүүлэх гэж найруулагч нар жүжигчин болох гэж байгаа залуучууд тэгжил хүмүүжүүлэх. Вэ эхлээд хүн байх хэвээр. Тэр хайр сэтгэл одоо юу гэдэг бүх юмнууд нь өвдөг шиг одоо юу гэдэг. Тийм байж л ингэж. Ер нь зүгээр урлагийн хүн гэлтгүү. Одоос 3 жил 4 жилийн өмнө байна уу да. Нийгэмд чинь энэ хотод нөгөө самбаруудын зам хажуудлын самбаруудаар хүн байг зүй байсан шүү дээ. Тавьсан байж шүү дээ. Хүн байгээд. Хүний нүднээс далд байхтаа ч гэсэн хүртэл хүн шиг л байх хэрэгтэй байхгүй юу. Жишээлбэл би өчигдөр нэг телевизээр Монгол телевизээр тэр нэг досоо ингээд сэтгүүлж тэр нэг юу замын дагуу тэр нэг хог энэ ойрхон Төв аймгаас урагшихна тийм нэг нэвтрүүлэг хийсэн байлээ. Тэгээд тэрний харсан чинь ерөөсөө тэр үрчнүүд нисхээс хөшгтөөс цаашаа дундгуур руу явах зам юм шиг байлээ. Тэгээд хоёр зам нэл ундааны сав өстө хог навш гэдэг яац. Тэгээд тэрнийг сурвалжилж байгаа. Тэгтэл тэнд монголчууд бид нэр яхтаа бол ингээл хога бид нэр аваа явж байгаа тэгээд ингээ явж байгаа гэл ингээд харин нүднээс далд ингээ хаяад байгаа байхгүй юу цонхороо тийм л битгий байсаал гэж байгаа хүн байна гэдэг чинь хүний нүднээс далд хүнээрээ л байж байгаа хэвээр хүний нүдэн дээр хүн шиг
нэг хог хайдгүй хүн болчоо. Тий. Тэгээд Тий. хээр зам явж байхдаа шидээр шүү дээ. Тэгтэл хүн байдаг. тэгээд тэрний хайсан хогнууд нь ихтэй дандаа ундааны сав, пивний сав, одоо энэ ууттай гэлгар ууттай удаага аяны тийм гэдэг чинь залуучуудын хэрэгэлдэг, хүүхдүүдийн хэрэгэлдэг. Машин дотор хүүхдүүдтэйгээ явж байгаад идж уусан юм байна. Залуу гэрүүл явж таараа. Тэд нар чинь л яа. Тэрээс л мань мэтийнхэн бол тэнд машин дотор бие угаал чипс идэт ингэж явахгүй шүү дээ, тий. Хайсан хогийн арга дээр яг тийм байгаа байхгүй. Тэгэхээр манай залуучууд хүний нүдний далд бас л хүн байх ёстой шүү. Та нар. Ер нь тийм. За баталж яах бол амьдралын жишээ аваад ярьж байна. Би бол энэ дээр зарчмын жаахан зөрүүтэй байдаг. Энэ хүн байгаад багш нар хэлдэг. Балжинын асуултанд хариулж байгаа шүү. Багш нар хэлдэг, найруулагч нар хэлдэг. Яаж гэдгийг заахгүйгээр хүн бай гэх надад утгагүй санагддаг. Яаж хүн байх юм гэж. Тэгэхээр яаж гэдэг асуудал нь юу вэ? Арга биш үү? Ямар нэгэн арга байх нь шүү хүн байх. Тэгэхэд бол яаж гэдгийг одоо ойлгоход эхлээд хүнийх нь өөрийн мөн чанарыг ойлгуулах хэрэгтэй байхгүй. Ойлгож байна уу гэлж юм аа? Ба хүн юугаараа ялгаа баталж байгаа ухамсараар оюун ухаанаар ялгардаг гэж те. Араатай амьтнаас бус амьтнаас. А энэтэй санал нэг гэхдээ хүний чанар мөн чанар юу юм бэ гэдэг бол бусдын төлөө яг адилхан сэтгэж өөрөө хов хүн. Хэрвээ энэний оронд би байсан. Манай урлагт энийг аягүй хэрэгэлдэг шүү дээ энэ арга чинь. Хэрвээ дүр дээр бол хэрвээ би гэж ордог. Бусдын зовлон, бусдын жаргал, бусдын тэр бүгдийг ойлгож мэдэрч чадах чадварыг л би хүний мөн чанар гэж ойлгодог байхгүй. Өвдсөн бол би өөрөө өвдөж байгаа юм шиг мэдрэмж авах тэр ойлгож байна. Нэг ингээ гараа исгцэн байхад харахад та нарт нэг мэдрэгддэггүй нэг исгцэн гар мараа зүсвэлэн гээд харахад нэг акц хийдэгтэй энэ дотор. За энэ тэнд аваар маваард ингээд хүн онц эвгүй байдаг чинь ингээд машин хайж байгаагаар өнгөрөхтэй. Тэгэхэд та нар тийм мэдрэмж төрдгөө тэр нэг акц гээд нэг эвгүй сэтгэл. Энэ чинь хүний өөрийнх нь чанар мөн чанар байхгүй. Тэр өөрөө өвдөж байгаа юм шиг, өөрөө хохирцоо амссан юм шиг мэдрээд ийн гэдэг бол хүний өөрийнх нь чанар. Тэгэхээр энэ чанараа битгий алдаа гэсэн маань одоо баг зүг шаардлахгүй болчихж байгаа. Шууд хүнтэй шууд итгэлцээд ингээд харьцгаж байгаа. Нийгмийн харьцаанд ороод ирэхээр өнөөдрийн хотчлын асуудал ороод ирэхээр өнөөдрийн ингээд залуучуудын ахмад үегээд үеийн ялгаанд харьцаанд ороод ирэхээр та нарт итгэл маань алдраа. Зах зээлд итгэл минь алдраад нэг үг хэлэхэд би чи нөгөө итгэмтгий хүн байх гэдсэн чинь алуулаад шүү дээ. Та нар одоо биднээс илүү хашир болсон байгаа хгүй. Уржтрийн түрүүчийн ярилцлаган дээр шүү болж юм аа. Эний түрүүчийн ярилцлага нөгөө сошиал орчинд бид нар фэйсбүүкний хитвэтэй байдгүй гэж яриад байгаа хгүй. Хэрүүлэхтэй, хар юутай гэх, хар энергитэй гэх барийнхаа холбоо те. Энд чи яаж ихлээр та нар бол ийшээ орохоосоо залхаж байгаа байхгүй дэмий хэрүүл хар ерөөл юм. Бид нар ч болохоор яг хэрэлдэт байна уу? Бидний үеийнхнийг аюу их ордог уул усны зурагтай ингээ Монгол уцтай гэдэг ингээд яагаад байгаа юм л да. Нэг шүүмжлэл гэж аваад байгаа юм л да. Яагаад тэгдэг вэ гэхээр бид нар чинь нөгөө энэ чанар хүн байх гэж чанараараа хүний зовлон жаргалыг итгэх энэ олон мэдээллийн шүүлтүүргүүд донд бид нар чинь итгэчээд ингээд зовоод байна л да. Нэг хэсэг маань. Нэг үг шууд хүлээж аваад. Тэгэхээр энэ миний энэ подкастын үр дүн энэ л байгаасаа гэж би хүсэж байгаа юм. Энэ ойлголцлол би болоо. Тэгэхээр одоо наадханаас шууд ийм л амар юм ирж л да. Орк байж байгаагаа хүн байж байгаа шүү гэж тайлбарлаж байгаа юм шиг юм болоод. Орк чанараа юу? Орк чанараа тий. Шууд зөв. Орк чанар маань хүн байж байгаа шүү гэхээр орк чанар чинь өөрөө юу гэхээр яг Монголын одоо ахуйтай холбоотой Монголоо гэсэн одоо хэмэрлэг тэнгэрлэг ийм хүмүүсийн үсэн санаа. Энэ дээр одоо надтай хэн ээж санал нэг байгаа бах тийм яг үнэндээ би бол тэгж бодож байна. Одоо нэг хотын соёлд орж ирээд шар үсээ харуулах шиг явж байгаа шүү дээ миний хөө. Ингээд эндээс эхэлж энэ дөрөвнөд гараад нөгөө зөрчил нөгөө хот хөдөөгийн зөрчил энэ донд явж байгаа. Хөдөөгийнх орк гээгүй байхгүй юу? Хүмүүс бас энэ дээр амар буруу ойлголт аваад. Хотынхныг ч бас орк гэсэн. Хотынхныг ч орк гэсэн. Орк гэдэг чинь ерөөсөө л одоо яг тэр хогоо хаяад байгаа хөдөөч вэ хотч вэ тэр хүмүүсийг л хэлээд байгаа. Өдүүлгэл гэдэг санаа байхгүй юу? Амиа хичээсэн. Тэнгүүд өөрсдөө худлаа хот хөдөө гэж ингэж хуваарлж байна. Тийм байхгүй хот хөдөө. Хот хөдөө тийм байхгүй. Орк гэдэг чинь өөрөө ийм том нийлмэл ойлголт болчихдог байхгүй.
тусдаа. Хотын ч орк байна. Хотын ч оркгүй, Өдөөний ч орк. ерөн зүгээр хүн гадаад хилтэй оркч байна. Гадны Профессор доктор оркч байна. Зүгээр жирийн ажилтан одоо үйлчлэгээний ажилтан малчин оркч байна гэж үзэх гэдэг тийм үү? Хоёр дээд сургууль төгссөн оркч одоо тий. жишээлбэл зүгээр ингээд мэдгүй аль нэг Байна. сургуульд те одоо нэг том доктор профессор хүн байл та те хоёр оюутан ингээд залуухан хоёр хүү гүйж яхад хой бистакуда айтайхан явцгаа гэд доктор хүн маань энэ бол оркч л таахгүй өөрөө. Ер нь та нар хүн байхыг гэж ойлгоод Тий. танаа үе. Аль миний өргөө зөөлөн гэж тэгж болно шүү дээ нөхцөлд. Тэгээ энэ орк зан өөрөө энэ ч хот өдөө гэлтэх байхгүй. Тэмка. Чи энэ хүн байх гэдэг асуудлыг юу гэж үзээд байна? Багш нар чи хэлж ирсэн үү? Манай багш Урлагийн хүн хэлжсэн. байхын тулд эхлээд хүн бай гэдэг яриаг юу сонссон уу? Сонсож Энэ тал дээр чи ямар бодолтой? Ер нь бол юу гэж боддог штэ. Тэгээд яг саяны яг ярьсантай яг бас нийцчлэг байгаа байхгүй. Одоо хүн чанар, хүнлэг байдал, хүнтэй харилцаа. Тэгмэд би бол бас би өөрөө энэ талаар хүмүүжил гэж бас боддог. Аав ээж өвөө эмээгээс өгчөөсөө өвлөөсөө хүмүүжил гэж боддог байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө энэ тэнд хүн амьтантай муудах, харилцах, намайг одоо хүн амьтан юу гэж бодох гэдэг юмгүйгээр хүмүүжлээ нэгт тавьж тэ өвөө эмээ аав ээж нь хүмүүжлэл байгаад тах шиг байдаг штэ. Ялчгүй эмээ өвгийн хөвгөлтэй те. Тийм ялтчгүй яг л эмээ өвөөгийн л юм байгаа байхгүй. Тэгэхээр яг эмээ өвөөнөр бүр дээшээ манай одоо танаа үеийнхэн дээшээ ингээд одоо ах нар ч юм болохоор арай гайгүй бас юу үедээ орчиж байгаа хөх тий. Тэгээ одоо ингээд өөрөөсөө ингээд эмээ өвөө болоод ингээд Тий. тэнгууд ач зээнэр эмээ өвөө хоёрын хоорондын тэр холбоо нэг юм өөр юм байгаад байдгийг угаасаа мэдэрдэг те. Тий. Аав ээжнэр тэнд нэг өөр байхад хахад эмээ өвөгийн ярьж байгаа одоо хэлж байгаа зөвлөмж гэх юм уу? Тий. Одоо халамж гэх юм уу? Хайр гэх юм уу? Тэр нь ийм амар тайван байгаад байдаг байхгүй. Тий. Гоё ингээд дэвтэй. Одоо хүүхдэд харилж байгаа ээж, залуухан ээж те. Тий. Хүй, аль нас ингэж болохгүй гэдэг чинь. Тий. Тэнийг юм уу гэд ингээд шууд нөгөө хүүхдэд зочоогоод айлгаад те. Жис новшоо гэдэг. Тэр нь яг хайр юм шүү Тий. га. Эмээ өвнөр бол хэзээч тэхгүй. Эмээ өвнөр баг ингээд тэндээс ингээд яг буруу юм хийх гээд авах гэж хаад юу ч одоо юм шиг. Тэгээд минийхөө яасан гинэ гэд ингээд заамаа гэд ингээд тийм. Тэгээд нөгөө буруу юм хийхээс үгч ингээд байхгүй ингээд нөгөөдөндөө хүрч амжилтгүйгээр ингээд тайвшраад ингээд гэд ингээд нэг юм сонир юм байна. Эмээ өвөгийн хүмүүжлэлтэй хүн байх, илүү хүн байх гээд биш нь баг байх гэдэг нүгөө юу? Бараг явж тийм болох гээд байгаа шүү. Ер нь байгаа шүү. Та одоо бол ашигч нартай бас тэгж чадж байна уу? Яг л ойлголцож байгаа. Зөөлөн аргаа. Тий штэ. Тэгэн л дээ. Тий. Хов хай. Маш өвтэй загнахгүй мэдхгүй. Гэхдээ сая Ойлголцоо. Валчкаг ярьдаг тэр нэг залуу хүний жишээ яриад тэгээд настай хүний үйлдэлээр ингээд харууллаа шүү дээ. Тэгээд энийг ингээд харж ирсэн. Тэр залуу эмэгтэй хүүхдээ загинж байгаа юу чинь насны бүхсэнд яг сүүлдээс үйлдэл чиг эмээгийн үйлдэлрүүл ингээд ордог. Яваанда юу? Тий. Тийм л. Тэхэл байхгүй. Тийм тэр хоёр өөр санагдсан байгаа. Би одоо бас ингээд эмээг өгдөхгүй. Яг ингээд эмээ гардаа л Тэгвэл тэр хүн байхыг яг би тэгж л ойлгож байгаа байхгүй. Хүмүүжлээс л гэж ойлгож байгаа. Нэг юм ярьдаг шүү дээ. Хүн болох багасаа хөлөг болох унаасаа гэж. За хүн болох нь багасаа авах гэдэг харагддаг байх гэдэг байхгүй юу? Би бол тэгж ойлгодог. Харагддаг хүний байгалийн авьяас, хүний өөрийн оролдлого тэр хандлага юмтай харьцаж байгаа багасаа харагддаг байх гэдэг байхгүй. Гэтэл монголчуудад нэг сонио өгöd шүү дээ. Хүний ярен дотор могоо ярен гаднаа. За хүмүүжлэлтэй холбоотой эхний хэр алга бол Оног нь шир алга гэж. Энийг юу гэж ойлгох вэ лээ? Хүн болох багасаа гэдгийг чинь юу байхгүй дараачийн зүрлэл нь тэр хүний ирэн дотор могоо ирэн гадна гэдэг. араас нь орж байгаа. Тэр Залгаж авч Эхний байгаа. хэр алга бол хүн шир алга гэдгийг юу гэж. Муу хүний хүүхэд муу. Хулгайчийн хүүхэд бол хулгайч гэдэг би сонсч ирсэн шүү. Энийг та нар юу гэж ойлгох вэ? Тэр шишээ сайн хүмүүжүүлээд хүн Тэр чинь харин хүн болох багасаа л байхгүй юу? Хүн болох багасаа л Хэр алга бол эхний хэр алга бол хүн шир алга гэдгийг би тэгж ер нь ийм муугаа талаас нь бол бодож байгаагүй юм байна шүү дээ. байна шүү гэж юу? Тийм. За. зөөрлж хэлэхтэй юу? Тийм. Энэ зүрлэлийг муугаа Чи талаас нь тэгж ойлгодгоо. би тэгж ойлгодгоо. Би нэг сайн гоё гэж ойлгоод байдаг шүү дээ. Одоо Монголчууд энийг жишээ болгож хэлэхдээ дандаа муу юм дээ. муу одоо дээр нь жишээ болгож хэлдэг. тийм үү те. Тий. Би болохоор энийг бодохдоо гоёор нь бодоод байдаг. Одоо жишээлбэл аав маань жүжигчин тэгээд
Чи бүжигчин. хүү болохоор тий шир алга болох гээд байгаа юм болоо гэсэн санааг илтгэж ийн гэж ойлгодог. Гол нь ийм сайн жишээн дээр бол монголчууд бол Илтгүү юм байна тий. харахгүй чи тэрний хөөхт юм да гэл тэр гэж тэгжил ингэж Би энийг бол бас хүн байна гэдэг бол хүн бай гэдэг нь хүмүүжүүлэх гээд байна. Тийм үү? Одоо хүн бай гэдэгт бол темхээ санал зөв хүмүүжүүлнэ бол. А хүний чанар, мөн чанар гэдэг бол төрмөл байдаг. Ген генний ярих гэдэг юм зөв. Удам сайт гэж ярьдаг байхгүй. Удам. Одоо юу сайтай? тийм байна. Байдаг. Тэгээд би өнөөдөр бол энийг би за яхштай яриаггүй юм сэдв хөндөчлөө одоо орж ирэх гэж ярьцгүй нариулагч яах вэ? Тий. Одоо бид нар ингээд за залуу үе Ахмад үегээд ярьж байгаа боловч үнэндээ энэний цааталт хот хөдөө. За тэгээд уламжлалт бидний Монгол ах уй соёл за хөгжиж байгаа технологийн дэвшилтэй хөгжилтэй хотчлалыг хөгжилтэй соёл гэдэг энэ соёлын зөрчлүүд бид нар байгаад байна гэж би дүгнээд байгаа байхгүй юу? Ерөнхийдөө энэ подкастын үед ийм дүгнэлтэнд хүрээд байгаа. Ийм дүгнэлт байлаа. Тэгвэл энэ дунд бид нар зарим асуудал дээр яг маргадлаж мэтгэлцэхгүйгээр ингээд яг бүгд AI жишээлбэл ярьж шилдэ бүгд ингээд жаахан хашир маягтай ингээ анзаарсан маягтай нэлээд тийм хандаад байгаа байхгүй энэ нь зөв байх юм уу буруу байх юм уу цаашдаа яах юм гэсэн байдалтай байгаа да. А гэтэл ямар нэг асуудал дээр улс төрлөө очиж мөргөлдөөдсөн шүү дээ санаж байна болж гэх. Тэрэн дээр юу гэхээр нэг сэдв ярих нь улс төрлөө очиод хулын гүрц гэдэг юм ингээд зогсчиход байгаа байхгүй. Тэгэнгөт бодоод үзэнгүүт саяхан би нэг олж харсан. Энэ улсын хөрөнгөөр зээлэр гадаад сурсан хүмүүс гэж. Мөнгө төлөг байгаа гэдэг. Бид нар 30 жил ардчлал гэж ярьж байна тийм үү? Энэ хооронд уг нь бол би бодохдоо за залуучууд маань гадаадд сурч ирээд монгол залуучууд тэр чиний Японууд шиг ингээд аландаа гэж утсан чинь нөгөөд бол мөнгө төлөг энэ дээрээ дахиад нөгөө ээж аваахаа замналаар ингээд яваад сонгуул ч юм уу улс төрийн бодлогоор ч юм PR-аар бидний тархийг угаад ингээд энэ надад айгүй тийм сүүдрийн ийм муухай юм байгаа юм шиг санагдаад байгаа шүү надад. Бид нар бол нүүрэн дээрээ ингээд манай танаа аавын та хүүгийн үе гэдэг юм уу ингээд маргалдаа л хэрэлдээ сонгуулийн үеэр тэр ном энэ ингээд хэрэлдээд л байгаа. Дотор хэлцээд л байгаа. Боловч яг биднийг өнөөдөр дагуулж байгаа юм улс төр зах зээл хоёрлоо шүү дээ. Тэгэл тийм биз дээ. Бид нар улс төр өөрчлөлтөнд орсон ардчлалсан хувьсгалаар дараа нь зах зээлийн шилжсэн гэд ингээд үзэхэд нэг мэдээлэл доор байсан нөхдүүд энэ төр гэл яриад идэх штеп. Тэгээд төрүүлж яалаапан шиг яг эн чин амьдрал дээр бид нар бол энийг мэдэхгүй өнөөдөр ингэ хэрэлдээд байгаа юм шиг надад ойлгож байгаа миний цаад санааг нөгөө ихэн хээр алдаг бол хүн шир алдаг нь бидний дунд ингээд яваад байгаа юм шиг. Зүгээр миний хардах хэрэг надад байгаа шүү. Тэгтээ тэгээгөө тэгээ уус тэр яриаггүй шүү. Зүгээр нэг ийм хүний удам угсаа гэдэг юм чинь хүний чанарын гол одоо генийн хүн болох багасаа гэдэг чинь л одоо энэ дээр л яригч хүн байх тухайн асуудал дээр ярьж байгаа шүү дээ. За манай подкаст сайхан үргэлжлэж байна. Ядарч байна. Ядарга. Юунд тач ядарх вэ? Тэнгүүт одоо нэг сэдв ирсэн. Тэр нь бол одоо их чухал сэдв байна. Аялал зугаалга гэдэг одоо 100 цаг болж байна те. Аялал зугаалгыг ер нь хэрхэн яаж хийцгээж байна да. За энэ үе хоорондоо яах вэ? Та нар юу яаж аялдаг, бид нар яаж аялдаг гэж ярих юм те. Багныхаа уутыг манайхаа авч явж гин үү гэл те. Одоо ихтгэл ах л та. Тэгээ ер нь тэгэл аялал зугаалга гингүүд хамгийн түрүүнд угаасаа орж ирж байгаа юм бол байгаль орчны бохирдол гэж шууд орж ирж лээ л да. Амар их оромж. Тий. Үгүй. Одоо ингээл тэр чинь ингээл түрүүний бас ярьсан нөгөө нэг надад шууд хохог баадаг орж ирж байна. Тий, шууд тий. Тэгэхээр чи амар танаа үеийнхэн бол амар зүгээр шууд идэж уух нь урдаа болоод за ингээд бид нар хаашаа тий дараа нь тийм ингэж яриад байгаа байхгүй болж байгаа. Дараа нь нөгөө нэг хог могоо бодоод байгаа байхгүй. Би тэнгууд анханасаа хогоо одоо яаж хэрхэн байх тухай ч юм уу те тэр тухай л одоо ярмаар. За манай үеийн идэж уудаг гэнэ бодолж байгаа тийм үү? Аял зугаалга гэхээр сүүлийн үед бол манай дотоодын аялал жуулчлал бол нэлээд хөгжсөн гэж би
бодоод байгаа. Бид нар ч одоо хөдөө орон нутгаар ингээл тоглолт моголт гэдэг энэ халахын хавтгайг чинь хэд тойрч юм дээ энэ олон жил ч одоо очиагүй газар гэж байхгүй байгаа юм л да. Тэгээд бид нар тэр үед бол ажиллаа хийгээд явдаг гэсэн, тоглолтоор явдаг гэсэн. Тэгээд байгалийн сайхан одоо сайхан цаг бүр газрууд нь тэр шүк өнгөрөө явцдаг, шөнө өнгөрөө явцдаг юм ингээд. Тэгтээ бол одоо халахын одоо тэр Дорногов аймгийн тэр сум энтергээл тэгэхэд тэнд байдаг энд тэгээд бүх юмыг Тэр баригад тий. Тэгээд одоо харин зуны сайхан дэлгэр цагт манай залуучууд гэрүүлээрээ аял зугаалгаар орон нутгуудаар гой газруудаар явдаг болсон. Дотоодын аялал жуулчлал их хөгжсөн. Энэ бол их сайхан бидний залуу үед бол одоо тийм байдаг байлаа шүү дээ. Одоо сайхан болжээ. Та ер нь сайныг аваад жи хин тамира бид нар чи манай гэрүүлээд за тийшээ яв төлөвлөөд газрын зураг мурагтай ингэж явж ирсэн. Хөө явуулгүй бараг 100 шахуу явдаг байсан. Тэгээд зарим багт нь биш. Одоо нэг сүүлийн хэдэн жил ингэж явж байгаа. Эдний насн дээр та ингэ за сайнаа дээр гэрэл болчихлоо. Хөөхтэй хоёр өөргийн ихэр хөөх тэнгууд аялын гэж боддог тийм байсан. Үгүй тэр үед яг хөөхтүүдээ жоохон багт нь авч явсан юу нэгвэл нөгөө хөдөө аавын хамаатнад хөдөө авч хатуунэрхэнд түүний шиг зорж одоо нэг шиг тэгж аялж явж байгаагүй л дээ. Зүгээр анхны нэг их хурд гэдэг юу байхад хар харинд болж исэн. Тэгэхэд нэг хүүхдүүд аваад нэг тэнд нэг очижсэн. Тэр л нэг хөдөө орон нутгийн зугаалгуулсан юм уу да. Одоо бол их сайхан болсон. Майхан сав эндиж уух юм хоос. Тэгээд зам харилцаа сайхан болсон байна. Энэ бол надад их таалагддаг. Ер нь их дажгүй сайхан зуны сайхан амралтыг ингэдэг сайхан өнгөрөөдөг. Энэ Монголынхаа үсгэлэндээ байгалаар ингэж явах чинь хүүхдүүд ялангуяа мондог гоё амралт болж тань мэдэх хүн асар их ач холбогдолтой болж байгаа маа. Зах зээлээ дагаад ингээд зах зээлийн хуулиа дагаад үйлчлэгээгээл одоо ингээд аялал жуулчлалыг дагсан зөндөө олон юмнууд байна штэ. Ерөн зүгээр би бол одоо таярын насн дээр гэж л яриа л да. Тэгжээс л энэ манай танаа үе болох байх. Би бол яг за тийшээгээ за 10 гашууны шаардлага руу очие. Бордлого руу очие. За бойрнураа үзье. За яашээ би баруун хязгаар баян үлгээд нэг очиод энэ төр ч гэдэг юм уу. Таван богд руу тэр үед өөр тийм байгаагүй. Яагаад? Яагаад тийм? Надад бол яг тэр төлөвлөдөг юм бол байгаагүй. Балжин мэг дөнгөж гарч яхад үуч юм уу. Бид нар тийм аялах, зугаалах гэдэг юм энэ дэр байхгүй. Тэр аялах зугаалах бол ажлаа алдсан хэрэг. Тэр үед одоо та нарыг жоохон үед одоо манай хүүхдүүд жоохон байх үеийн үе чинь дотоодын тийм аял зугаал гэж л ерөөсөй байхгүйсэн шүү дээ. Ягаад гэвэл бид нар чинь ингээ өнөөдөр өглөө гараад явчих машин унаа тэрг байхгүй. Ерөөсөө л аймагаас аймаг орох шуудангийн машин суулсан. Тийм л зам харилцаа өнөөдрийн логистик гэдэг чинь байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар тэгж төлөвлөсөн юм бол байдгүй. Зүгээр хөдөө за Хөвсгөл аймагт цагаан нуурс сумын одоо онж пүүжигэндээ очиж амарна гэж нэг төлөвлөөд тэгээд шуудангаар яваад тэгээд цагаан нуурт чи амарчаа буцчих хэрэг. Тийм л юм байна. Хөдөө тэрээс бол хамаатнуудын даа нэг очно. Бөө юм бол дээ чинь юм чихэрж юм. Таньдаг юугээл бараадаж таньдаг айл юугаал хамаатан саднал бараадаж зуны амралтыг хүүхдүүдээ өнгөрөх тийм л юм байна үхээс өнөөдөр их шиг сайхан майхан саваа аваад тэгээд дуртай газраар явах юу байхгүй. Одоо шууд нэг ийм асуудал байгаа байхгүй. Монголд бид нэр ингээд аялангууд ер нь бол одоо ингээд аялаад газар үзээд явахыг ерөнхийдөө Монгол хүмүүс өөрсдөө яаж явахаа ерөнхийдөө мэдчихэж байгаа шүү дээ. Одоо Алтай 5 богд үзнэ гээл те. Одоо энэ юу Хөвсгөл далай үзье гээл ингээд монголчууд яаж тэнд ингээд тэндээс юу авах гээд байгаагаа нэг мэдээд байгаа шүү дээ. Юу авах гээд ямар мэдрэмж авах гээд байгаагаа. Ямар мэдрэмж тэр нь? Одоо энэ тэр далайг хараад сайхан байгаа тэр уул усны гой сайхныг бишрэх нэг тийм юм монголчуудын дотор байгаа байхгүй юу? Тэнгууд гаднаас ирсэн одоо гаднаас ирсэн жуулчтай энийг ойлгохгүй байхгүй. Гаднаас ирсэн жуулчд өөр хүмүүсэд байгаа байхгүй. Жишээлбэл Алтай 5 богд дээр нэг 5 хоттой жирчд буудлын байлгамаар байж гэдэг үү те. Ашиг сонирхол нь өөр. 100 м яваад нэг 0 баймаар. Энэ одоо бийцх
Тий. юу байхгүй энэ юу ийм бид нар жорлон оруулж ирээ. Тийм ийм хүүтэн байсан юм уу одоо ингээд бид нар хаана хонох юм ч гэдэг юм уу мэдэхгүй те. Тэгэл майхан бариад жоохон цутраал нэг юм гадны хувьд айл нэг тийм зутрах маягийн болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүд ах нар одоо эдний үеийнхэн тэднийг ярихдаа яах гэж ирж байгаа юм бэ? Тэр өөрийнхөө юундээ очиач гэсэн юм хандлага бас байдаг тий. Олон жил аялаад сурцсан одоо энэ европчуудад амар бүр зэл балмад байгаа штэ. Юу гэсэн ч гэрээсээ майхан сав хариулан тавга дугундаа зүүгээд шууд дугуйтай гарамчих нөх. Тэр чинь бүр нэг юм биш тий. Арай өөр байгаа тий. 3 4 өрөө байраад зараад тэрийгээ шууд аялын автобус олгоод тэрүүгээрээ зүгээр л ингээд аялал амьдэрдэг нэг гадаад юм байна гэх тий. Яг нэм гөгшин. Йоо манай дотоодын аялал жуулчил ингээд хөгжөөд ингээд явж байна. Сайхан сүлүүд хөгжиж байна. Сая Балжика аялал гадны жуулчд ирэхтэрээ ингээд жоохон хэцүү байдаг. Хэцүү өөр юм хэцүү байдаг гэж. Би харин тэгээ тэрийг муулаад байгаа байхгүй юу. Очоод Монгол гоё тал нутаг тий сайхан яг үндэ тэр тал нутаг хээр талыг л бид нэр харах гэж үзэх гэж тэр тал нутагт байгаа нэг юм уул усыг л харах гэж үзэх гэж юу нь бол явж байгаа шүү дээ. Яг үндэ бол тэнд очиж зөв мэдгүй одоо зүгээр арай жоо орчин үед ингээд гоё байх юм бол тэр уул усан дээр нэг сандал тавиад кофе уух мэдрэмж гэдэг ч юм уу те. Тэр нэг хоол хийж идээд ингээд зүгээр хоосон газар шүү дээ те сандал тавиал тэнгууд гадныхан тийм өсөхгүй байхгүй. Үгүй. Би бол эсрэг гадныхан харин Монголд бүр зорж ирдэг нь би бас бүх жуулчд гэж бодохгүй байна л да. Ер нь гэхдээ гадны жуулчд Монголд ирэхтэрээ эрх чөлөөг мэдэрдэг болов гэж бодож байгаа. Эрх чөлөө. Ирээд явахаараа. Эрх чөлөө гэдэг юмыг цаагаараа мэдэрдэг. Амьтны хувьд. Тий. Бид нар болохоор дотоодын аялал жуулчил гээд ингээд аялаа явж байхдаа Монгол бол бусад дэлхийн бусад орнуудаас энүүгээр эрхчлөөтэй байдаг байхгүй юу? Юу гэхээр одоо эндээс ингэж явж байгаа 5 богж явж байгаа гэлээ те. Ингээд машинтайгаа явж яснаа. Нэг жоохон ядарчлаа. За амархуу ингээд харж яснаа нэг зам харж байгаа. Эгээл нэг шорон зам руу ороод нэг сайхан бөөр за гол ирэх хаан за энд айттай юм. За энд амарчигээд дуугаал майхан саваарал тэгэл хүүхдүүдэд гаргаал гүйлгээл тэгэл өөрөөсөө майхан саваарал маха шараал идэл тэгэл та нар гадагшаа яваа Солонгос хятад Америк одоо юу гэдэг тийш нь яваад үзээрэй. Уушлаараа энэ чинь манай эзэмшил газар та яагаад энд ингэж хогд буудуулна. Тий зөвгөр замаас гарч болохгүй. За замаас гараад нэг Монгол сэтгэлгээгээр гараад явлаа гэдэг нэг уулын аманд очиод ингэсэн чинь байхгүй доронтой хурж ирснээр юм та зайлаараа холдороо нэг цагтаа юм уу хурж ирээд яв таргуул маргуул за тэгээд энд бол тэнд гадагшаа бол тийм Монгол хүний тийм эрхчлөө байхгүй. Монгол дээрээд гадны жуулчид хурж ирээд ингээд яг тийм газар одоо өөрсдийнхөө юунд ингээд хууль журамд ингээд захирагдсан ийм нөхдүүд Монголд ирэхдээ нүдэн тавигчдаг ингээд хөлн дуртай газар руугаа явцдаг болчихж байгаа баг. Тэгээ тэндээс тийм жинхэнэ амьдралын эрхчлөө гэдэг юм мэдэрдэг байхгүй. Хүн төрлөختөн чинь ингээд суурин иргэжинтэй болоод ингээд бүгдийн нэг дор базаад ингээд хууль журам тогтоолоор ингээд баццсан. Тэд нар чи яг тэндээ ингээд зохицуулаад амьдэрдэг болсон. Одоо ингээд энэ замаар яв гэсэн бол энэ замаар л өөр юм байхгүй. Тэгээд хууль дүрм тийм тархин ингээд юу нэгээд төвжигчсэн Монгол дээрээ дэрхчлөө гэдэг юм мэднэ. Гэхдээ яг хөтэй нэг насаараа амьдэрсэн ариун цэврийн одоо мойл энэ төргээл ахуу юу нь бол өгүүлэх нь аргагүй л да Монгол дээрээ. Тэгтэл тэрний манай аялал жуулчлалын бас л тэр хэмжээнд хүрчихгээл хол хэдэн 100 км-ийн цаана байгаа одоо тэр юуны хэрэгс нуурын цагаат биш хэцүү хадны тэнд ингээл юм барихд чинь бол хэцүү шүү дээ. Тэгэл байгалийн оёгой газар одоо өмнө говийн загмаг юу байна хэрмэн цав энтрийн нэжээ жуулчдын бааз өрхөд хэцүү шүү дээ. Тэгтэл нойл мойлтой нэг унт хөрөө кофе мафета тийм нүд нь байгаа ахгүй. Тэгээд тэнд ингээд жуулчд яваад очин зам харилцаа мууч гэсэн очлоо. Тэгтэл тэд нар эрхчлөө гэдэг хүн болж төрсний эрхчлөөг Монголд ирж амталдаг болов гэж бодож байгаа.
Бид нар бол ерөөсөө энд тэрнийг мэдрээд идэг. Орчин үеийн манай та нарын үеийн залуучууд бол илүү нөгөөх хотцсон хөгжсөн тийм тансагч бишээ тийм цэвэрхэн байр савнд тэгээд нэг нойлтой усан шүршүртэй тийм юм ингээд байжаад тэрнийг нь манай аялал жуулчлалын хийгээл байгаа. Гэхдээ тэндээ сайхан унтж ямарчаад гаргаж явал да. Нэг мариунаж явал да, тэмээ унаж явал да, дугуй унаж явал Монголын таалнуудыг эргчлөө байхгүй. Энэ бол өстой гайхам шиг. Тэр хөгжнөө гэдэг чинь явандаа эргчлөө нь хумигднаа л гэж ойлгоо. Та одоо бол бид нар дураараа ингээл буугаал машинаараа зогсоод олон ирээд нэг бут очиж бут байл бизнесал ингээл яваад нэг дуртай замгүй газраар хол ирээд ингэж байгаа шүү дээ. Яг үүндээ бид нар зах зээл хөгжөөд ингээд эргэцмаа хүний ирэх ярьж байгаа шүү дээ бид нар чинь. Яг энэ чинь хумигдаал бүгд чиптэй болно. Энэ хүн буугаад буруу хийх нь яах нь хянагдана. Ойлгож байна уу? Эн чинь миний яриад байгаа нөгөө иргэншлийн зөрчил маань Тэгээ азар цөөх ухаантай юм да. Гадны жуулчид тэгэхээр энд яаж хөгжүүлэх үгийг нь аялал жуулч бид нар хоорондоо ярьж зөвлөж л авах шүү дээ. Уг нь бол гоё ахгүй. Гараад хотоос гараад бол гоё. Дураараа байх эрхчлөөтэй байх хоёр ч ялгаатай байна л да. Бид нар хамаагүй хогоо хаяхгүй байх шүү дээ. Хамаагүй тэрийг л сахичих хэрэгтэй байхгүй. Тийм биз дээ. Тэгээд эрхчлөөгөө л идэх хэрэгтэй. Гэхдээ яагаад хээр очиод нэг сайхан бийцэж болохгүй гэж уулээ. Тийм шүү дээ. Тийм биз дээ. Амьтныхаа эрхчлөөг идэх хэрэгтэй. Жишээл манай хэдэн жилийн өмнө манай том хүүгийн хоёр Америкт өссөн ерөөсө хүүхдүүд. Тэгээд ээжтэйгээ Монголд ирсэн байхгүй юу? Тэгээд миний машины ард сууж байгаа. Тэгээд ийшнээ хөдөө явсан. Тэгсэн одоо нэг нь 7 настай, нөгөөх нь 10 настай ч л тийм хоёр байна. Тэгээд тэр хоёр орж ирээ сууж. Тэгээд би машин аваад тэгэл аав цугал ээж нарт цугал тэгээ хөдөө ингээ гараа явах тэр хоёр хүүхэд. Би тэр хоёр хүүхдээс л эрхчлөөний мэдрэмжийг тэндээс авч байгаа байхгүй. Толиндоо ингээ арах тэр нөгөө чи бүс үслэхгүй. Машин суучаад. Тэгээ гайхаад байгаа бүс үслэхгүй. Тэгээ ингээд хөөхт ингээд машин дотор өсгүй явж болд юм байна. Тэгээ ингээд сонхоо онгойлгоч. Нэ салхи орж ирнэ гайхаад хоёр чин хөөгцэн тэгэл ингээд юм яриад сонхоор ингэж юу гаргаад тэгээ явж байгаа бүр хөдөө очиад нэг хээр очиад бууга за тоглоо гэдэг. Тэгээ байсан чи нөгөө хоёр хөөгч пирх гэлгүйгээ явчихсан. Тэгээ уул тэр талмал тэгээл өнхөрж унаал ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ хүүхдээс би ийм эрхчлөө мэдэрч байгаа. Одоо энэ Америкт бол одоо хүүхдээ ирэх мэрх гэдэг мундаг юм байгаа л да хуулийн те. Тэгээл л бүх хүүхдийг хамгаалах юм гээд. Тэгтэл тэр чинь эрхчлөө хүүхдийн тэр нэг дураараа гүүх харайх тийм эрхчлөө тэнд байхгүй. Тэ энд ингэж болно машин сууд бүсээ заавал ингэж дандаа аюулгүй байдлаас нь ингэсэн л байгаа л да. Тэр бол тэндээ л байдаг юм аа. Монголд болохоор тэрний хүн гэдэг хүний бие организм ямар эрхчлөөтэй байх хэвээр. Энийг би тэр хүүхдүүдээс харсан. Тэгээ уулын орой дээр гарчаад ингээд суугаад тэгэл гүүгээл явчихсан. Шоконд орж байгаа. Тийм, юу болж байгаа мэдэхгүй хүүхдүүд шоконд орж байгаа. Тийм. Тэгээд тийм юм дээр хийж байгаа. Тэгтэл манай хөдөөний малчин айлын хүүхдүүд энэ эрхчлөө энэ төр гэдэг юм чи бүгдээ ингээд бага наснаас ингээд эдгээр нас хүртлээ ингээ хамсаад ингээ ирсэн ийм хүмүүс чинь хотод орж ирээд сургуульд орж ирээд хотын дэг журам одоо нөгөө баригдах ёстой мөргө ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо нөгөө муухай бүх юм хүмчин одоо нийгмийн харилцаанд ороод ингээ ирэхдээ чинь хүний оюунс нь бохирдоод одоо ингээ янз янзын аашрансантай болоод ингэж эвдэж эхэлж байгаа. Нэгээс нь ингээ хүн төрлөختний иргэншил гэдэг юм ингэж хүнийг өөр болгодог байхгүй юу. Үнэндээ яг жинхэнэ амьдрал жинхэнэ хүний эрхчлөөт амьдрал хаана малчин Монгол хавд л байгаа байхгүй юу. Дэлхийд нүүдэлчин монголчууд ганцхан Монголд л байна. Энийг гадны жуулчид машинтайгаа явж байгаа машиныхаа цонхоор харж байна. Жолооч нь ингэж буугаад за шээсэг бицэх нөгөө чинь 0 байхгүй гэдэг нэг хэсэг ингэн гайхан нөгөө банк хэрэгэлдэг юм яа. Тэгтэл Монголд чөлөөт дуртай юу. Хаашаа нөлөөс үгээ болсон.
тэн чин хүн гэдэг өөрийнхөө юу эрхчлөөг мэдэрч байгаа байхгүй тэр гадны жуулчин. Чөлөөтэй газар хаа дуртай газараа бийцчихэд одоо хүнээс нуугдж байгаа те. Тэр чин үзээгүй юм үзэж байгаа байхгүй юу? Энэ бол бүдүүлэг юм биш. Энэ бол хүн гэдэг амтны эрхчлөө бол энэ юм байгаамаа. Энд бол одоо хүмүүс хуульчлаад нэг тийм юм загвар зохиогоод хүний амьдралыг ийм болгоцсон байхгүй. Аялал жуулчлал тэгэхээр бидний хувьд бол эрхчлөө гэдэг нэг л юу вэ? Хэлбэр болж хэлбэр байна тийм ээ. Тэгээ тэр ихтгэл гадаадын нэг мэдхүү. Одоо энэ саяны гадаадаас ирж байгаа аялал жуулчлал. За буугаад бийцэж чадахгүйсэн. Тэгээ шүү. Юу 0 хаана байна? Гөө 0 авахгүй тэр наад дэрсний хард тэр хатны цаанараа наа намайг юу болох юм уу? Маягтай бүр. Where is bidin 0? Хараг дэгж байгаа шүү. Yes. Тэгээд ингэж байгаа. Нэг кемп дээр очиж хөдөө бийц гэсэн чинь модон жирэн заагаад өгөхгүй юу? Тэгээ очиж бийц юм. Тэгээд юм очиж харсан чинь модон жирлгийн доогуур нэг агаарж болчих чинь нэг юм зай байгаа шүү дээ. Тэрнийг нь хоёр хөл гарцсан мэс гэж. Чигээр. Ойлгосноо. Сууцсан. Тэгээ сууцсан. Тий. Нэг юм жишээ. Сэтгэлгээ нь ингээд сэтгэлгээ нь өөр. Ингэж бийцэх юм бол тий бид нар шим сэтгэхгүй. Тий. Тэгээд сэтгэхгүй шүү. Бас нэг хөгшин Японы аялагч хөгшин өмнө вертолетоор буучаад баян. Тэгээд кемп дээр буучаад тэгээд за ишээ таны цүнс аваа тэгээд цуг яваа гэдэг нэг орчуулагч чинь ингээд дагуулаа явсан чинь за би нэг ишээ бийцмөр та тэнд очиж бийцчих чаа ингээд цаашаа зөвчөөд болох юм болно. Тэгээд өвгөн цаашаа яваад бийцэх гэж зогссон гинэ говьд шүү дээ. Тэгсэн чинь өвгөн зогсоол бийцэхгүй цаашаа хараад бийч чадахгүй. Орчуулагч нь та болж гин үү? Одоо зогсоод тэгээд гайхаад яаш их вэ? Тэгээд ойртод би танд туслах маягийн юм бол шивч юм уу? Тэгээд яваад очсон чинь яач уу яваадсан чинь нойлмс ингээд асгарсан байсан гинэ. Тэгснэ та яач уу? Үгүй би ойлгохаг багт миний нойлмс ингээд асгараад гойж чадах юм очдөг. Байгаль руу орж ирээд зогссон. Японы нөгөө төм бүжгэж бомб бүжгсэн анх удаа ичилсэн том газар тэг шик тэгвэл тэр хүний юу хөдөлсөн байна? сэтгэл тэр сэтгэл яагаад хөдлөө үүдэгтэл Монголын нууц байдаг шүү. Ер нь бол тий. Тэгээ яг үгүй зүгээр яг ингээл ийм гой юм сонслоо да. Тэнгүүд ийм сайхан юм байна. Монгол ийм гоё тий. За ингээ буугаад сайхан бийцдэг. За модон 0 хээр одоо 0 нэхэд яах вэ? Тийм бицтэй хэдэн километр газар гээд бодоход манайхан яг энэ сэтгэлгээг ойлгохгүй одоо хүртэл хогаасаар л тий одоо хүртэл зүгээр ингээл мэдхгүй тамхигаа шиг нэсэлсаар л зүгээр зам тавьж бол цонхоо голгол нэсэлсаар л сайхан аялах гад тэрийг эрхчлөө гэдээ бас бодоод байгаа. Одоо химийн найрлагтай юм хаягдаад байгаа нэг байх. Эрхчлөөг бол тэгж эрхчлэл байгальд уусахгүй байхгүй. Нойлын цаас бол уусна. Эрхчлөө гэдэг юм бол би зөвхөн энэ хүний сэтгэл санаа уужим дэлгэр сайхан юм би одоо хаашаа бол хаашаа юм баригдахгүй байхыг би одоо хэлээд байгаа болохоос ийм сайхан дэлгэр сайхан байгалийн сайхан газар очисон манай дотоодын аялал жуулчид байна. Эдгээр ингээд мэдээж идэж уудас таарна тэгээд дураараа байх нь тэгтээ бид нар буудлаад явсан газараа цэвэрлэж явдаг монголчуудын нэг нүүдэлч монголчуудын нэг юу вэ шүү дээ өөрөөс үрдэж явдаг харьцаагаар нандин байлгаараа гэхгүй. Одоо харин сүүлийн үеийн залуучууд бол зарим нүүр хогны уутаа аваа явдаг болсон байна. Тэрнийг ачаан дээрээ тавиад ингээ явдаг хөргөдөг нь за зарим нөгөөх ухар мөчд хүмүүс бол одоо тэгэл орхиод ингээд хаяа явдаг л энэ бол эрхчлөө шүү. Энэ бол энэ эрхчлөө босромгүй үйл явдал. Энэ эрхчлөө гэдэг нь ухамсартайгаар бүгдөө сайхан аялцгаах хэрэгтэй байна гэдэг юм гарч. Улсаас одоо жишээлбэл ингүүл айгу гоё байдаг байхгүй зүгээр яг мэдхгүй те мартцсан сансан хамаагүй одоо ингээд гардаг шүү дээ те. Одоо бид ингээд 61-ийн гармаар гарч ийн ийш юу гарч Баян зүргийн тавчгаар. Баян зүргийн тавчгаар ингээд гарахад мэдхгүй зүгээр нэг юм сайхан сэтгэл юм уу одоо ингээд
хүмүүс одоо зүүн болж байгаа бүгд л аялах гал явж байгаа явна шүү дээ. Одоо төв дутлах маргааш нөгөө дэргүүлэлтээ гараал явцгаалаа. Тэгэхэд нэг юм боотолтой хогийн уут зүгээр те мэдхгүй өгөөд тэр нэг юм сэтгэлд нэг юм хумсгалт нь суулгана гэдэг шиг те. Одоо яг та энд бол ингээл манайхаа хогоо бити хай гэж яриад л байгаа. Тэнгүүд бид нар та нар өөрсдөө хогоо цэвэрлж байгаа юм уу? Ярихаас цаашгүй л гэд бид нэр тэгдэг те. Тэгтээ зүгээр нэг юм жижигхэн бодлогын өрөөнд нэг юм постн дээр тий гоё юм постн дээр хогийн ут сайхан аялаарай. Гэхэд бас Хүний танк тарих гэдэг эвгүй мэдрэмж нэг иймэрхүү гоё яг ингээд ярихаасаа илүүтэй нэг иймэрхүү зүйлсийг мэрсэр ингээд хатгуул явандаа ингээд зэгцрэх юм болов тий. Энийг шинжлэх ухааны үүднээс аялж сурцгаах хэрэгтэй. Монгол уламжлалтайгаа холбох хэрэгтэй байх гэж хэлэхгүй. Хөдөө гараад бийцч болохгүй гэвэл айгүй хэцүү. Тийм үстэй. Нэг удаагийн жорлонгоо авч явах гэлээ хэцүү. 0 авч. Гэтэл нөгөө биднээс гарч байгаа ялгцсуу чинь байгалийнхаа хувьд байгальтаа бордоо болдог. Одоо хогоо ялгаж хайхчил бас айгүй сонин шоконд орж байгаа. Тэгэхгүй бол бидний чинь хог нөгөө дураараа замбраагүй эрхчлөөгөө идэлгээ гарсуулаад хогоо ячихад гялгар бод. Хуванцар сав гэдэг нөгөө байгальд шингэдэггүй химийн найрлагатай олон юмнууд чинь хэцүү байхгүй. Тэгээ энэ минийгээ бид нар бас бодох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тийм биз? За хөдөө шээж болохгүйгээр бас хэцүү шүү дээ. Гадаад энийг гүрээ шээчихэд байгаль мань экологид юунд нь бордонд хэрэгтэй л энэ уг нь бол. Тэгээд тэглээгээд хамаагүй дураараа яагаад гэж болохгүй шүү та нар. За ингээд энэ сэдвийн цаг болсон байна. Ингээд энэ сэдв төр хаа. Эргээд хариуцлага сайхан өгөх хэрэгтэй байна. Тийм тэгээ байгальтайгаа зөв харьцаж сайхан аялцгаарай гэж одоо хүмүүст уриалъя тийм үү. Бид байгалаа шүтдэг ард түмний үр садчүү. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр тунтай омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе өмчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За ингээд хүрэлцэж ирсэн 240-доо манай танай подкастын хамтран ажиллагч Борова ресторанс хүрж байгаа. Тэгээ Борова рестораны маань ахлах тооч юм бас гарын олоор та хоёроо дайлж гин. Тэгээд бас манай нэвтрүүлэгтэй хамтарч байгаа Монфогийнханд бас баярлаа гэж хэлье. За баярлалаа. За ингээд хоолн дээр нэг асуулт байна. За өнөөдрийн подкасттай холбоотой залуучуудаа хандаж та хоёр нь юу хэлмээр байна? Залуучуудаа захиж хэлэх нь байна уу? Онглын үг байна уу? Баяр багтлын үг байна уу? Энэ сайхан хоол авчирчаад нүдэн дээр тавьчихад тэгээд залуучуудаа юу гэж хэлэх вэ гэж удаад үг орж ирэхгүй шүү. Хоол руу гарчаад тэгвэл одоо юу байлгтээ залуучууд дайлж байгаарай гэхгүй. Ахмад насныгаа үргэлж хүндэтгэж ийм сайхан хоолоор дайлж байгаа. Гото юу хэлэх вэ? Манай залуучууд сайхан байна. Зоригтой урдаа тавьсан ажилтай төрөлтөө те тэрний хэдлээ зүтг сайхан амьдраг гэрүүлээ сайхан авчив. Одоо нөгөө гэрэнцсад юу гэнцсэн тэр гэдэг үлээ. Тэг биеийн засахынхаа өмнө хамгийн эхлээд ороон заст сурах хэрэгтэй. Унтаж хөвцөө ороод засаад биеийн засаад гэрэн засаад тэгээд дараа нь тэгээд хөрмөрлөгөөс шаард юм яа тий. Ийм л эхний 3 биелүүлчихдэг бол тэгэл болоо шүү дээ. Өнөөдрийн подкастын сэтгэл ямар юм? Сэдвүүдээр хэлсэн. За тий тэгвэл яг сайхан маргалдах сайхан үзэл бодлороо маргалдах болоо гэсэн чинь бас аргагүй тэгээд энэ залуучууд маань Ахмад настай одоо биднийг харчаад бас нэг жоохон чөлөөтэй бас ярьж чадаагүй болоо гэж би бас дотроо бодоод жоохон имиж хүү явж чөлөөтэй байж чадсан. Жоохон ширгэнэдээ нөгөө санал нийлэх юм дээр уусаа санал нийлээл. Энд чинь нэг ямар ч тавилттай биш болохоор тэгэл санал нийлэхгүй бол санал нийлэхгүй. Санал нийлэхгүй юм болсонгүй би санал зөрлөдөөсөө гэж хараад ирсэн чинь тэг хүссэн шүү дээ. Тэг заа баярлалаа. Тэгээ манай баталцаа их гоё чанар байг та нар анзаарч байна уу? Өнөөдөр ч одоо 11 12 дахь дугаар байна да. Хамгийн ахмад оролцогч нь одоо 5 болж байна. Моо за. Хамгийн одоо шийдэл төгсгөлийн юунд дугаар тийм нэвтрүүлэг энэ подкастэнд.
Тэгээ баталцаагаас нэг гоё санаар одоо анзаарагдлаа. Энийг би бас хэлмээр санагдаад байгаа. Залуучуудтай нэг учиргүй маргалдаж мэтгэлцгийг гэхээсээ илүү тэднийг ойлгож хүлээж аваад байгаа. Нэгсэндээ байгаагаар нь хүлээж аваад байгаа нь надад айгүй гоё тийм зөрчилгүй. Тэгэхээр энэ үнэ ухаан байна л да. Тэгээ энийг бас манай үеийнхэн бид нар бас суралцмаар л юм чанар гэж би бол өвдө бодож байна. За тэгээ урилга хүлээж авч ирж ярилцлаганд орсон баталцаагта баярлалаа. Монгол Улсын гайшигч Осрын баталцаахын цаашдаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилт эрүүл нэг хажрал хамгийн сайн сайн мөхөр хүсье. Баярлалаа. За мөн темхэд үдээч гэсэн бас урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. За тэгээд чи бас ах нартай аав нарынхаа үеийн юу хэлмээр байна да. За хэлэх юм байна. Санаа оноо юу вэ? Гоё нөө яг үздэг подкаст. Яг би нэг Бягийнхаа яг анх кинон дээр таарчаад ахын нэг юм хийх гэж байгаа гэж яхад нь гой санагдчихсан. Вау гэж бодчихсон. Тэгээд энэ ч бас бусдаас ондоо штэ. Би ч подкаст орохоор гой ингээл намбагаал юмэрэл сууд бол энэ ч бас юм алалцсан бас явах хэвээр дөрмийн дагуул те. Тэгээд өнөөдөр л ялтчгүй гой ингээд одоо хөндлөдөг 4 жил бас оюутан багт сургасан багш маань нөхөр нь хажууд байж харж бас ингээд сүрдээд ингээд байгаа юм те. Нэг юм байгаа. Тэгтээ яг хаа тэгээд сэдвийн дагуу ус дөрмийн дагуу ярилцах гэж хичээлээ. Тэгээд ах нартаа хандаж хэлэхэд дүү нартайгаа залуучуудтайгаа ярилцдаг, ойлголцдог байгаарай л. За хичээе. Ойлголцдог байсан юм байна шүү дээ. Одоо л ойлголцож байгаарай гэж үг хэлж байгаа юм байна. Үзэж байгаа ахмадуудаа л хэлж байгаа. Тэгээд яг бид нар ойлгож байна. Медиар нь үсээ шаргаар битүү удаа. Тэрийг яг ойлгож авсан. За ингээд бид хүний одоо хийсэн манай үе танаа үе дугаар эхний сизон ингээд энэ хөө ярилцлагаар өндөрлж байна. Тэгээд миний хувьд бол дараагийн сизнийг одоо манай залуучуудын санаашсан энэ хөө сайхан подкастт бас чадах хэтгаараа зүтгэрэй гэж бодож байна. Тэгээд бидэнтэй хамт байсан подкастыг үзэж сонирхож сонсч байсан бас шүүмжлэл санаа оноогоо хэлж ирсэн хүмүүстэй үзэгчтэй баярлалаа. Баярлалаа. Тэгээд та наргүй бол бас манай подкаст цаашаа явах боломжгүй гэдгийг угаасаа үзэж байгаа хүмүүс бүгд мэдж байгаа бах. Тэгээд манай подкастыг үздэг хүмүүсийн 86% нь ерөнхийдөө subscribe хийдэг юм билээ. Тэгээ бас та нар бас үзэж байгаа юм чинь саба дараарай манайхаа. Тэгээ улам олуула болцгоо. Саба дараарай. Саба гэж ярьсан. Саба дараарай. Subscribe дарчингууд одоо дараа нь танай подкаст YouTube дээр тавигдахад мэдээлэл тэр үнд очдог болно л гэсэн. За дараагийн подкаст хүртэл баяртай. Баяртай.